зээл хөөцөлтнө гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.1-ээс санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна. Төслийн зээлээс сонсогч та бүхэн JICA төслийн зээлийг онцлон мэргэжлийн үнээр зөвлөгөө мэдээлэл өгөх гэж байна. Өнөөдөр манай эфирт Голомт банкны бизнес хөгжлийн газрын төслийн менежер мөнх зөвлөрөгдөж ирсэн байна. Ер нь JICA төслийн зээлийн хамгийн онцлог нь юу вэ? JICA төслийн зээлийг ер нь танилцуулбал хамгийн эрэлттэй ийм зээл гэдэг байна шүү дээ, тийм. Ааха. За манай Монголын зах зээл дээр JICA төслийн зээл гэж нэрээр танигдсан энэхүү зээл нь яг үнэндээ болвол одоо JICA гэдэг маань Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага та. Яг тэр байгууллагаас хэрэгжүүлдэг нэг төсөл. JICA олон улсын байгууллагаас одоо хэрэгжүүлдэг аюул олон төрлийн төсөл байгаа л да Монгол улсын хэмжээнд ч гэсэн олон улсаар ч гэсэн тий. Яг хэрэгжүүлдэг нэг төсөл нь бол яг энэхүү төслийн зээл байгаа юм. Энэхүү төсөл нь болохоор 2006 оноос ер нь бол хэрэгжиж эхэлсэн. Үндсэн гол зорилго нь юу байсан бэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих мөн байгаль орчин хамгаалах гэсэн хоёр чиглэлээр хөнгөлтэй нөхцлөөр зээл олгоё гэдэг одоо яг ийм үндсэн зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн. Хоёр шат өнөөдрийн хүртэл бол хэрэгжсэн байна л да. 2006 оноос 1-р шат нь хэрэгжиж эхэлсэн. За 2-р шатны санхүүжилт нь 2011 онд хийгдээд одоо бол ерөнхийдөө санхүүжилтийн хувьд бол ер нь ингээд баг хэрэгжүүлээд дуусах шатлууга ороод явж байгаа. За тэгээд энэ төслийн зээл маань одоо манай бизнес эрхлэгчдийн дунд одоо баг хот зээл л дээ. Хүн болгон хамрагдахыг хүсдэг. Хүн болгон ер нь бол сонссон баг. Ягаад тэгэхээр хэрэгжээд энэ маань баг 9 жил болцсон байна уу да тий. Тэгэхээр яг энэ хугацаанд Монгол улсад тий 600 орчим төслийг одоо яг хэрэгжүүлсэн байна л да яг энэ JICA төслөөр. 600 төсөл болохоор Монгол орны 21 аймгийг одоо бүрэн хамарч чадсан. Голомт банкны хувьд гэх юм бол яг нөгөө нэг энэ JICA төслийн зээлд анх 2006 оноос хэрэгжиж эхлэхэд нь оролцож эхэлсэн л дээ. Өнөөдрийн байдлаар гэх юм бол ер нь 130 орчим төслийг маш одоо амжилттайгаар санхүүжүүлсэн, хэрэгжүүлсэн. За мөн дээрэс нь яг энэ төслүүдийнхаа хэрэгжилт тал дээр давхар хяналтаа тавиад явдаг тий. Үр дүнгийн боддоор харах юм боломжтой юм төслүүд байдаг. Тэгэхээр энэ JICA төсөл ерөнхийдөө айгүй онцлогтой. Дээрээс нь нөгөө нэг бусад төслийн зээлүүдийг бодох юм бол илүү урт хугацаанд харьцагчид очиж чаддаг. Хүүгийн хувьд ч гэсэндээ ер нь бол бага. Тийм болохоор ер нь манай одоо жижиг дунд бизнес эрхлэгчдүүд үнэхээр яг дим болж чаддаг, ач холбогдол өгч чаддаг юм төслийн зээл байгаа даа. За тэгэхээр жишээ нь би одоо нэг жижиг дунд бизнес эрхлэгч хүмүүс гэж бодъё те. Би JICA төслийн зээлийн талаар сонслоо нэлээд ашигтай надад санагдлаа. Би JICA төслийн зээлийг авахыг хүсвэл одоо юу гэдэг яг хаанаас эхлээд ямар процессор шат амжилтаар энэ зээлд хамрагдах боломжтой байх вэ? За JICA төслийн зээл хамрагдахыг хүсэж байгаа одоо жижиг дунд бизнес эрхлэгчид маань ерөнхийдөө бол аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой байдгийн. Эхэлж болвол харилцдаг банкн дээр хүсэл гаргах хэрэгтэй. За та манай магадгүй Голомт банкны аль нэг салбарт ирээд тий манай одоо харилцааны менежертэй уулзаад за бид нэр төслөөр яг юу хүсэж байна гэдэг ерөнхий товч танилцуулга манай харилцааны менежерт одоо танилцуулах хэрэгтэй. За тэр нь манай харилцааны менежер таны одоо бизнесийн чиглэл үйл ажиллагаа тий яг төслөөр хийх гэж байгаа тэр таны төхөөрөмжийн судалгаач байдаг юм уу? Яг энэ хэдэн жил хэрэгжих боломжтой төслийн за энэ 3 жилийн дараа та зээлээ аваад яг зах зээл дээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргасан байх хэрэгтэй юм бэ? Яг тэр нэг маш товч мэдээллийг нь аваад боловсруулад одоо Голомт банкныхаа төвийн нэгж рүү явуулж байгаа юм. Одоо арилжааны банкуудын хувьд адилхан хэрэгждэг гэсэн үг л тий. Төвийн нэгж чинь тэрийг хүлээж аваад ерөнхийдөө эхний шаардлага одоо JICA-гийн агуулга зорилготой нийцэж байх юм бол бид нар тэр хүслийг нь JICA төслийн нэгж рүү явуулж байгаа юм. Яг энэ төслийг хэрэгжүүлдэг нэгж гээд Улаанбаатарт байгаа л да. Төслийн нэгжлүү одоо арилжааны банк хүслийг нь явуулаад төслийн нэгж тэрийг нь сулж үзэн гэсэн үг л дээ. Тэгэхээр урьдчилсан байдлаар зөвшөөрлийг нь банкнд өгдөг юм. Одоо тэр төслийн нэгж маань тий. За наад харилцагчийн одоо ер нь бол хийх гээд байгаа юу жижиг дунд үйлдвэрийн дэмжих бодлоготой яг нийцэж байна. За магадгүй байгаль орчинд ээлтэй бизнес байна. Тийм болохоор бид нарт дэмжихэд ямар ч асуудалгүй та нар яг банкныхаа нөхцөл шаардлагын дагуу зээлээ судлаарай гэдэг ийм урьдчилсан байдлаар зөвшөөрлийг нь өгөнгүүт манай банк одоо судалж эхэлдэг байхгүй юу. За таны JICA төсөл маань ингээд цаад яг төслийн газраасаа ингээд дэмжигдчихлээ. Эхний байдлаар шүү дээ. Тэгэхээр та одоо яг ингээд банкнда хүслээ гаргаж болно гэд одоо нэг Голомт банк маань зээлээ судалж эхлэх байхгүй юу? Зээлдээ тавигдах ерөнхий шаардлагуудаа нөгөө нэг зээлийн бодлого журмаараа
тавигддаг нөгөө бүх шаардлагуудаа тавиад давхар явчихна гэсэн үг. Тэгэхээр таны яг төслийг чинь судална. Хэдэн жилийн хугацаанд таны төсөл хэрэгжих боломжтойг манай харьцааны менежерүүд бас ингээд давхар судлаад тий. За таны төслийн зээл ч одоо ингээд батлагдлаа. Та 10 жилээр одоо магадгүй та 5 жилээр энэ төслийг хэрэгжинэ гэж бодож байсан бол биднээс судалгаагаар 8 жилийн дараа ингээд таны төсөл яг ингээд амжилтаар иржээд ингээд ашгаагүй өгөх юм боломжтой байна. Бид нар таны зээлийг 8 жилээр батллаа. Гэт банк ихнийхээ шийдвэр гаргачихж байгаа юм. За тэгэхээр энэ нэг JICA-гаас санхүүжигддэг гэж ярьсан шүү дээ. Тийм болохоор бид нар бол тим тодорхойлолт бичээд JICA-гийн төслийн нийслэл явуулж байгаа байхгүй юу? За энэ харилцагч маань ийм одоо энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна. 8 жилээр манай банк ингээд батллаа. Одоо бид нар танах гэхээр хүлээн зөвшөөрөх юм бол бид нарт ингээд санхүүжилтийг олгоно гэсэн ийм одоо төслийн танилцуулгыг бэлдээд JICA-гийн хурлаар дахиж оруулдаг байгаа. JICA-гийн хурал гэдэг нь болохоор сангийн яамд хариалагдж байгаа. Одоо бас ингээд жижиг дунд чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон хүмүүсээс бүрдсэн ийм зээлийн хороо байгаа л да. Тэр хорооны хуралд бид нар одоо нөгөө батлагдсан төслөө очиж дахиад танилцуулна гэсэн үг. Тэгээ яг тэр хоёр дахь шалгуураа даваад гараад ирэх юм бол одоо энэ төсөл маань жинхэнэ хэрэгжих нэ гэд санхүүжилтийг нь бид нар JICA-гаас аваад харилцагчтай болгодог гэсэн үг. Тэгэхээр энэ нэлээд ер нь ийм одоо давхар шийдвэр гаргасан юм зал байгаа л да. Яагаад тэгэхээр бид нар үнэхээр харилцагчийнхаа тэр төслийг бүрэн гүйцэд хэрэгжээсэй гэж үнэхээр зорддог учраас ийм давхар хяналт байдаг. Эргээд бид нар нөгөө төслийн зээл хөнгөлтэй нөхцлөөр ингэж олгож байгаа тий. Хариуцлагатай байх хэрэгтэй, бүх юм хяналттай байх хэрэгтэй гэдэг утгаараа ер нь бол шаардлагуудыг нэлээд өндөр тавьж өгдөг. За гарсан зээлүүд дээр бид нар 1-2 жил тутамд тий одоо төслийнхаа нэгжтэй хамтраад одоо хяналт хийдэг. Яг танах дээр юу гарваа гэд очиод бид нар тий бодит байдал дээр нь танилцдаг л та. Тийм болохоор ер нь бол JICA төслөөр одоо гарсан бид түрүүн хэлсэндээ 600 орчим төслийг санхүүжүүлсэн гэж байгаа. Яг энэ болгоны цаана бүрэн хэрэгжсэн одоо тийм амжилттай яваа төслүүдийг харах бол тэгэхээр сайхан байдаг л та. Тэгэхээр яг ямар одоо юу гэдэг нь чиглэл төрлийн бизнес үү JICA төслийн зээлд хамрагдах боломжтой яг уу? Ер нь бол хамрагдах боломжтой нүүдийг дуртахаасаа илүү ямар салбар хамрагдахгүй вэ гэдгийг ярих юм бол арай богино л доо. Яг тэгэхээр JICA бол харьцангуй олон чиглэлийг хамардаг. Ер нь бол үйлдвэрлэл тий үйлдвэрлэл эрхэлж явах хэвээр жижиг дунд бизнес эрхлэгч маань. За тухайн бизнес маань байгаль орчинд хор нөлөөгүй байх хэвээр. Тийм учраас нам байгаль орчин хамгаалах чиглэлээр олгодог гэж би түрүү яриадсан тий. Энийг айгүй их онцолдог. Тэгэхээр би ямар салбар боломжгүй вэ гэдэг талыг ярихад бол жижиглэнгийн болон бүүний худалдааг санхүүжүүлдэггүй. Яагаад тэгэхээр энд худалдаа болвол ямар нэгэн тийм үйлдвэрлэлийг бий болгодоггүй гэдэг талаасаа харж байгаа хэл та тий. За мөн нийгмийн ёс суртахуунд харш одоо тийм 100 цэнгэний зориултаа үйл ажиллагааг бол санхүүжүүлэхгүй. За үйл хөдлөх хөрөнгийн бизнес орон сууцны зориултаар бол мөн одоо JICA-гаас санхүүжилт авч болохгүй. За байгаль орчин сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй тий. За мөн өмнөх үр зээлээ барагдуулах гад ч юм уу хэрэглээний зээл авах гад хувь хүн бизнесээ хөгжүүлэх гээд хүсэл гаргадаг л да. Яг энэ тохиолдлуудад бас болохгүй. Аж ахуйн нэгж заавал байх хэрэгтэй. Арх тамхины үйлдвэрлэлийг бол мэдээж дэмжихгүй тий. Тэгээд мөн цэрэг дайны зориултаа үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. За тэгээд ерөнхийдөө нийт төсөл авж байгаа одоо зээлийн 20% хүртэл эргэлтийн хөрөнгийг одоо санхүүжүүлэхгүй гэсэн ийм шаардлага байдгийн. 20% хүртэл гэдэг нь одоо жишээлбэл та 100 саяын JICA зээл хүсэж байгаа бол хамгийн дээдл нь 20 сая төгрөгөөр л таны эргэлтийн хөрөнгөнд санхүүжигдэж болно. Ер нь бол одоо 80-аас дээш хувь тий заавалжгүй тоног төхөөрөмж юм эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж явах хэрэгтэй. Ийм шаардлагуудыг ер нь бол тавьж өгдөг юм. Одоо JICA төслийн зээл олгогдож байгаа юу? 2006 оноос 1-р шатны санхүүжилт нь хийгдээд ерөнхийдөө бол 11 оны үеэр бараг дууссан. За 2011 оноос 2 дугаар шат нь одоо бас тодорхой санхүүжилтийн хүрээнд хийгдээд одоо бол 1-2 дугаар шатны одоо нэг зорьсон одоо яг төсвөлсөн санхүүжилт маань бүгд төсөл болоод гарчихсан гэсэн үг. Гэхдээ одоо бид нар бол JICA төслийн зээл явахгүй байгаа гэж бол шууд хэлж болохгүй. Яагаад тэгэхээр 1-2 дугаар шатанд зээл авсан харилцагчид маань банкаараа дамжуулаад эргэн төлөлт хийгээд эхэлсэн байхгүй юу? 9 жилийн хугацаанд гэдэг чи аргагүй тий. Тэгэхээр банкнд одоо яг төслийнхаа нэгжлөө банкуд маань эргээд эргэн төлөлтөө хийгээд сар болгоныг тодорхой хэмжээний одоо төсөв
бүрдээд байгаа л да. Тийм их хэмжээний биш ч гэсэндээ тэгэхээр бид нар яг юм хязгаарлалттай. Гэтэ ерөнхийдөө энэ JICA төслийн зээл маань 3 дугаар шатыг эхлүүлэхийн үйл ажиллагаа одоо энэ ажил Монгол болон Японы засгийн газар хооронд төр нь хэлцээрэн шатанд явагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ маань 3 дугаар шат хэрэгжих болов гэсэн энэ одоо найдлага тийм 16 оноос хэрэгжээд эхлэх байх гэсэн юм хүлээлттэй байгаа л да. Энэ бол зөвхөн урьдчилсан мэдээ хэлцээрэн шатанд явж байгаа гэсэн тийм. Хэлцээр маань гэрээ болоод үнэхээр хэрэгжээд эхлэх юм бол энэ нөгөө хязгаарлалтууд маань бүгдээрээ тавигдаад эхэлнэ тийм. Яг өмнөх онуудын шиг одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийг маань одоо бизнесийг санхүүжүүлээ, төслийг нь хэрэгжүүлээд ингээд хамтран ажиллахад одоо яг дахиад ийм бэлэн болно гэсэн үг. Яг тэр үед нь одоо таны одоо үйлдвэрлэл чинь одоо ийм үйлдвэрлэлтэй барилгын материал үйлдвэрлэдэг байсан эрхлэгчийг одоо бид нар өмнө авдаг байсан бол одоо яг энэ зах зээлийн ийм үед бид нар за яг барилгын материал үйлдвэрлэж байгаа ийм эрхлэгчдээс бид нар хүсэлт авахгүй байя. Яагаад тэгэхээр нэг их хүсэр маань өөрөө ингээд хязгаарлалттай болсон тийм яг ач холбогдол бүхий энэ салбаруудаа дэмжих гэсэн ийм бодлоготой байгаа учраас яг одоохийн байдлаар бол жоохон хязгаарлалттай байгаа. Хязгаарлалтыг бол тас тавьчаагүй. Яг одоо халагч маань тийм би яг ийм юм үйл ажиллагаа явуулдгаа гэд. Үнэхээр таны явуулж байгаа үйл ажиллагаа чинь байгууллагч нь хоргүй. Дээрээс нь яг үнэхээр яг үйлдвэрлэлийг дэмжиж байгаа Монгол Улсын эдийн засагт нийгэмдийн цагт одоо юм үр өгөөж өхүйц хэмжээний эсвэл одоо тийм бүр юм маш дэвшилтэд тоног төхөөрөмж оруулж ирэх байгаа Монгол байдаггүй. Тэр нь одоо айгүй тийм чухал. Тийм салбарт яг үйл ажиллагаа явуулж байгаа. Зээл хөөцөлтөн гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна.